За сайн байцгаана уу бүгдээрээ. За энэ удаагийн хичээлийг layering талаар ерөнхий ойлголтоор хичээл эхлэе. За layering талаар үзэхийн тулд бүгдээрээ шинэ ажлын салбар нэ. За file new гэдэг. За эндээс бүгдээрээ default Photoshop size гэж сонгоод нээчихье. За ингэснээр бид нэг шинэ ажлын салбар нэмлээ. За layer буюу шинэ давхаргыг үүсгэхийн тулд бид нэр layer панелийн хамгийн доороос бидний нугларсан хуудасны зурагтай дүрслэлээр дарснаар шинэ хоосон layer-ыг үүсгэх боломжтой. За layer маань үүсгэхдээ layer 1 буюу давхарга 1 гэсэн байдлаар үүснэ. За бүгдээрээ 2 3 давхарга үүсгэн. Layer 2, layer 3. Давхаргууд маань 1 2 3 гэсэн байдлаар дугаарлагдаж байгаа. За ингээд бүгдээрээ давхарга 1-ийг сонгоё. За ингээд нэгийг сонгосон үед зөвхөн нэг дээр л одоо үйлдэл хийгддэг. За тэгвэл бид нар энд давхарга үүсгэсэн хэрнээ юу ч харагдахгүй байна. Яагаад тэгэхээр энэ давхаргууд дээр юу ч байхгүй хоосон байгаа учраас бид нарт юм харагдахгүй. За тэгэхээр энд ямар нэгэн өнгөт дүрс үүсгье. Тэгэхээр бид нар хэрэглүүрээсээ хоёр дахь хэрэглүүрийг аваад за маус хоёроо дараад эхнийх нь бид дүрсээр буюу дөрвөлжингээр үүсгэх хэрэглүүрийг авна. Хэрвээ энэ дээр дөрвөлжин хэрэглүүрийн сонгоотой байвал бид нар ямар нэгэн байдлаар маус хоёр дарах шаардлагагүйгээр шууд маус нэгээ дараад ашиглах боломжтой. За маус нэгээрээ чирээд за дараагаар маус хоёр дараад fill гэсэн сонгогчдыг сонгож өгье. За энэ маань дүүргэх гэсэн утгатай үг байж байгаа. За дүүргэх. За нэг үндсэндээ миний сонгосон энэ дөрвөлжин талбайг дүүргэх нь. За юугаар дүүргэх вэ? За өнгөөр дүүргий. За уртлын өнгөөр foreground, уртлын өнгөөр background буюу артлын өнгөөр дүүргий. За тэгэхээр энэ уртл артлын өнгүүдийг бид нэр эндээс алитийн өмнө нь бас сонгоод өгсөн ашиглаж авах боломжтой. Яг тэгэхээр бид нар ямарваа нэгэн зүйл хийж авах хит хитэн өнгө юм уу хоёр өнгийн хооронд сольж холбох хэрэг маш их гардаг. За гэхдээ яг нэг ижил байдлаар хийгээг өдрийн ард уртлын өнгө бас тохируулаад өгчих боломжтой. За ингээд fill за өнгийн өдрөө foreground гэх уртлын дүүрчин. За тийм учраас color руу ороод бид нэг өөр өнгийг дүргье. За тэгэхээр хажуу талд байрлаж байгаа босоо шугамнаас бид нар өөрсдөө ерөнхий өгний гормоо ингэж сонгож өөрчлөн за жишээлбэл ягаан өнгөнүүд гарч байгаа ягааны цайвар цагаан руу ягаан маань хар руу за ягаан маань сар руу гэдэг ингэж хуурах нь байна. За гэхдээ магадгүй та нар ихтэй хэрвээ энэ дээр өнгүүд маань өөр ингэж харагдахгүй байгаа бол энд байгаа энэ хүсгнүүдийн уртлын сонголтуудыг өөрчлөж үзээрэй. Тэгэхээр энэ дээр H буюу hue гэсэн сонголтын дээр бидний өнгө маань ингэж харагдана. За ингээд бид нар ногоон сонгоод OK гэж дарснаар тухайн зүйлс маань дүүрнэ. OK. За бидний сонгосон дөрвөлжин сонголтоо бид нар итгэхгүй болох шаардлагатай. Тэгэхэд бол select, deselect буюу Ctrl D гэсэн гарны командаараа өгнө. За ингээд бидний layer 1 маань дөрвөлжин ногоон өнгөтэй болж өглөө. За энийг хөдлөхийн тулд бид нар эхнийхээ одоо зөөх хэрэглүүрийг авч за энэ layer маань сонгоотой үед тухайн layer маань зөөх. За хэрвээ бид нар layer 2-ыг сонгоцсон байх юм бол тухайн layer зөөгдөхгүй. За ягаад гэвэл тухайн layer 2 маань зөвхөн зөөгдөх. За гэтэл бидний layer 2 маань хоосон байгаа учраас ямар нэгэн байдлаар зөөгдөхгүй боломжгүй. За тийм учраас бид нэр дахиад нэг өөр өнгөтэй дөрвөлжин төрс үүсгье. За fill color. За юм яа өгдөрч чинь. За mouse 2 deselect гэж бас болно. За 3 дахь layer-ээ сонгоод. За fill color. За цэнхэр өнгөөр дүрхэж чинь. За mouse 2 deselect. За ингээд бид нэр 3 layer маань гуруулаа тус тусдаа нэг өнгөт дөрвөлжингүүттэй болж өглөө. За ингээд layer 1-ийг сонгож эхний хөдөлгөх буюу зөөх хэрэглүүрийг хөдлөснөөр бидний эхний layer 1 маань хөдлөнө. За хаанч дарсан бид нэр layer 1 маань хөдлөнө. Яагаад гэвэл бидний layer 1 сонгоод авчихсан. За дараагаар нь layer 2-оо сонгох юм бол бид нэр layer 2 маань хөдлөнө. За layer 3-оо сонгох юм бол бидний layer 3 маань ингэ хөдлөх нь байна. За тэгэхээр layer-үүдийг хэрхэн дээр доор нь оруулах вэ? За одоогийн байдлаар бид нэр харахад болох юм бол ягаан layer-ын дундталтаа ногоон нартаа цэнхэрэн дээр байж байна. За тэгэхээр layer-үүдээс харах юм бол доотлолт нь дээр нэгсэн байралтай байж байна. За тэгэхээр хэрвээ ягаан буюу layer 2-ыг за цэнхэрийн дээр гаргахыг эсвэл маус нэгээрээ дарж ирээд цэнхрийн дээрээ авчиад бидний layer маань цэнхрийн дээр гарах юм. За ингэснээр цэнхэр layer маань дундталтаа ороод за ногоон layer маань арталтаа орсон байна. За тэгвэл одоо бүгд тэр ногоон layer-ыг хамгийн дээр гаргахын тулд маус нэгээрээ чирээд дээр нь гаргасаар бидний layer маань хамгийн дээр нь гараад ягаан layer маань дундаа цэнхэр layer маань арталтаа орсон байж гарч байгаа. За иймэрхүү байдлаар бүгдээрээ layer-ыг одоо дээш доош нь оруулж хүссэн одоо байрлалд аваачиж тохируулах боломжтой болж байгаамаа. За нэг зүйлийг дахин сануулгын хэлэхэд бид нэр зайлшгүй layer-ыг сонгосон байх шаардлагатай. За ингэж тухайн layer маань хөдлөнө. За хаанч дарсан тэр layer хөдлөх болохыг бас анхаараарай. Хэрвээ бид нэр өөрөө ногоон layer-ыг сонгосон байгаа тохиолдолд магадгүй ягаан дээр юм уу цэгцээр дарахад бид нэр ногоон layer-д хөдлөнө. Layer 1 маань хөдлөх нь. Тэгэхээр layer 3 дээр сонгосон байгаа тохиолдолд хаанч дарсан layer 3 маань хөдлөх нь. За тэгэхээр layer буюу давхарга гэдэг маань ерөөдөө ийм байх нэ. За ингээд энэ удаагийн хичээлийг үгээр дуусгая. Дараагийн хичээлээр бүгдээрээ хэрэглүүрүүдийн талаар үзэх болно.